хэлж байна. Ингээд өнөөдөр студид бас зочид уран бүтээлч хүрэлцэн ирсэн байгаа. За зочдоо танилцуулахаас өмнө өнөөдрийнхээ асуултыг дахин сануулъя. Өнөөдрийн асуулт бол ийм асуулт байсан. Эгний сүгээр хийсэн ундааг юу гэж нэрлэдэг вэ? Та бүхэн хариултаа 15 22 51 гэсэн дугаарлуу бидэнд ирүүлээрэй. Танд ялагч болоход басчгүй бас хугацаа байна. Ингээд амжилт хүсэж байна. За ингээд амжилт хүсье. За ингээд зочдоо танилцуулъя. MNJ Event-ийн тэргүүн Дака хүрэлцэн ирсэн байна. За мөн MNJ Event-ийн DJ Чин нар хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэнд хүргэе. Сайн байна, өглөөний мэнд. За тэгээд бас өнөөдөр орой бас нэгэн арга хэмжээ болох ч байгаа гэсэн. Энэ арга хэмжээнийхэн талаар бас яриа тийм ээ. Бид нэр ер нь хамгийн анхны яг хипхоп партиг DJ Чин Монголд ирсний дараа хийсэн л дээ 2011 оны сүүлчээр. Тэгээ ер нь бол одоо ингээ харахад 3 жил хийчлээ. Тасралтгүй нэг эхлээд 3 сарда нэг хийдэг байсан. Тэгээд аюул олон залуучууд одоо ойрхон хийгээч гэдэг 2 сарда хийдэг болоод явж байгаа л да. Тэгээ одоо өнөөдөр орой 9 цагаас Ailot Function House дээр 20 дахь удаага хийхт гээд явагдаж байна. Тэгээ энэ 2014 оны одоо хамгийн сүүлчийн одоо премиум R&B хипхоп пари болж байгаа. Залуучууд аюул мэднэ л дээ. Тасралтгүй ингэж олон жил хийж байгаа болохоор. За тэгэхээр Чин сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна гэд одоо яг Монгол машап гэх микстейп хийж байгаа. Гэхдээ арай дуусаагүй байгаа. Тэгээ дуусахаар угаасаа онлайнаар цацсан. Тэгээд ганц хоёр артистуудтай бас хамтарч ажиллаж байгаа. Тэгээ арай уран бүтээл гарч дуусаагүй байгаа. Яг дундаа явж байгаа. Чиний хувьд бас их онцлог байгаа штэ. Манайд маш олон дижинууд байдаг. Гэхдээ нөгөө пензэн дээр бас тоглодог гэдгээр арай өөр байгаа тий. Одоо ер нь клуб дээр пензэн дээр тоглодог яг DJ бол яг одоо нөгөө энэ аюу төвхтөлтөө нөгөө байнга зөөхөд аюу хүнд механизм тэгээд солбохч нилээл юм болох шиг байна шүү дээ. Тэгээд орчин үед арай одоо энэ Америкт бол одоо бүгд энийг хэрэгжилж байна. Тэгээ их дижнер бас пензэн дээр тоглолдог. Гэхдээ энэ ч одоо өөрчлөлтөд нөгөө юу болцсон. Нөгөө Серото тий. Тэгээ програмаар ингэ дамжиж нөгөө явдаг болцсон. Тэгээ арай хэлбэр пензэн солихгүйгээр ингэ компьютертэй холбоод бүх тугаа явж болдог. Гэхдээ яг л пензтэй адилхан мэдрэмж авдаг угаасаа. Тэгээ ер нь үндсэн энэ turn table яг энэ маань өөрөө одоо яг энэ дээр тоглодог одоо Монголд клабд бол DJ бол ер нь цөөхөн тоглодог хүмүүсүүд нь байдаг. Гэхдээ одоо ер нь бол одоо байнга тоглодог л гэсэн. Одоо DJ Чин маань энийг яг гаршиж одоо олон жил тоглосон. Тэгээд бид нар ч гэсэн DJ Чин пензэн дээр тоглоач гэж маш их хүсдэг. Тэрний үндсэн дээр Чин бод пензэн дээр маш сайн одоо төлхөөс тоглолдог. Ягаад одоо энэ одоо DJ болох замлаа яаж эхлэвэ? Бас өөрөө ч Америкт бас нэлээд удсан, тэндээс бас сурсан гэд бас ярьжсэн. Энийг дэлгэрүүлээд ярил. Уус баасаа хөгжим дуртай байсан л та. Тэгээд хамтлаг гэл хипхоп анх 90 онд залуучууд угаасаа анхнаас бүжиглдэг байсан, дараа нь дуулдаг байсан. За. Америкт би Монгол хамтлагтай байж байгаа. Тэгээд Америкт ч бас хамтлаг ахиж үргэлжлүүлсэн л дээ. Тэг жоохон явцгүй болохоор DJ хийж байсан. За. DJ нэрээ илүү сонирхолтой тэгээд ер нь цаашаа ирээдүйд юм санагдсан. Тэгээд DJ хийж эхэлсэн. Миний хувьд гэх юм бол DJ Чинтэй би 2009 онд Монголд ирээ шоу зохион байгуулдаг болсон. Чинтэй 2011 оны сүүлээр Монголд ирэхдээ танилцсан. Тэгээд танилцаад хипхоп юм DJ байна. Тэгээд олон жил хийсэн гэдэг аюул олон залуучууд хэлжсэн. Тэгээд хамтраад энэ премиум R&B хипхоп гэдэг арай DJ хипхоп парыг DJ-тэй одоо яг энийг ингэж зохиож хийя гэдэг. Ер нь анхны ер нь нэлээд томоохон Ailot Function House тухайн үед хамгийн ихнийх нь хийсэн. Тэгээд ер нь маш олон залуучууд таалагдсан. Тэгээд үргэлжлүүлж явсаар агаад одоо 20 дахь удаага хийж байна. 3 жилийн хугацаанд тасралтгүй явсан гэсэн үг л дээ. Тэгээд ганцхан DJ Чин бас тоглохоос гадна бидэнд айгүй хөтөлбөр оруулж өгдөг. Жишээлх юм бол одоо саксофоны үзүүлбэр байгаа. Одоо шууд миксээ хийж яхад нь саксофонтой залуу хамт микс одоо тоглож шууд давхар тоглоно. Давхар дээрээс нь Ванкуш хамтлагийнхантай манай DJ Чин уран бүтээл тал дээрс тэр найзууд
Тийм тэгээд нэг нэгнийгээ хамтар дэмжиж ажилладаг, ирж дуулнаас бас мөн сюрприз байгаа. Бид нэр Монголын хамгийн анхны Go бүжигчид гэдэг одоо нөгөө DJ тоглож байгаа хажууд нь бүжиглдэг юм охтуудыг бид нэр хамгийн анх гаргаж ирж исэн. Тийм маш их олон жил дэмжиж ажилласан. Тэд нар маань бүгд ирж бүжиглж байгаа. Ер нь ийм entertainment өндөртэй DJ Чингийн одоо юм яг R&B hip hop сүүлийн үеийн те хуучин бүгд тэр оройжонго тоглолтгоор маш ялгартай. За. Ер нь залуучууд бол их яриад байдаг л та. Байдсан байна лээ. Тэгээ ер нь маш гоё болдог гэгээд. Тэгээ өнөөдөр ч гэсэн бас залуучууд маань очиж бас гоё хөгжим сонсоод бас цаг сайхан өнгөрөх байх гэж би бас бодож байна. Орой 9 цагаас болно тийм. Бид нар бас юу байгаа 9 цагаас 10 цагийн хооронд одоо урамшуул зарлцсан байгаа. Нэгээс одоо нэг таксаар 2 хүн орох тийм эрх өгсөн байгаа. 9-10-ийн хооронд бол 10 цагаас хойш бол яг одоо хуулиараа бид нар 3 цаг хүртэл бүжиглэх хэрэгтэй. 3 цаг хүртэл бид нар ажиллана. Тэгэхээр зэрэг та хүссэн үедээ ирж болно. Аялал функшн хаус өөрөө маш том заал, маш том. Тэгээд бид нэр саяхан засвар хийгээд бас дууссан байгаа. Цоошин орчин хүлээж байгаа залуучууд ирж одоо манайхан ч айгүйх юм өрсөх дуртай тийм. Аялалтын бас залуучууд ч гэсэн айгүй тийм хөдөлгөөнтэй байнга юм шинжилж идэг. Тийм тэгээд доторх бүх бөөдөнгуудаас янзлсан байгаа. Айгүй тав тухтай болсон байгаа. Тэгээд залуучууд ирээ сонирхороо нэг өрөөг те DJ Чинтэй болно те манай хөтөлбөртөө хамт өнгөрөөгөрөө гэж одоо хүсэх бай. Чин бас уран бүтээлч хүн учраас бас олон зүйлийг бас төлөвлөсөн байгаа хэл та тийм ээ. Тэгэхээр ер нь цаашдаа юу төлөвлөж байна? Цаашдаа энэ парын болохоор одоо энэ 2014 оны хамгийн сүүлийн том хипхоп пар гэдэг би энэ парын зориулж айгүй олон сет бэлдэж байгаа. Тэгээ ганц R&B хипхоп яваад байгаа шүү дээ. Twerk trap одоо хипхоп ч одоо олон улсад хуваагдсан байна шүү дээ. Тэр бүгдийг нийлүүлээд ингээд гоё сет бэлдэж байгаа. Тэгээ ирээдүйдээ бол тэгээд одоо олон шинэ одоо дуу трек гаргаад тий. DJ Чингийн хувьд гэх юм бол бид нэр одоо нэг хипхоп парын маань 3 хуваагдсан байгаа. Премиум R&B хипхоп гэдэг анхны үндсэн бидний бүх одоо хипхоп R&B дуунууд явдаг үндсэн одоо яг төв центр гэсэн үг. Тэр маань өндөр болох ч байгаа. Хипхоп парын маань болохоор зэрэг old school, new school гэдэг бас дотор 2 хуваагдсан байгаа. Old school-ыг манай DJ Чин бас өөрөө хийдэг. New school-ыг манай DJ Марлаа гэдэг охин хийж байгаа. Ингээд бид нэр ерөнхийдөө 3 ийм хипхоп парыгаа гаргах хийх тоолондоо бид нэр бас одоо non stop mix гэж ярьдаг те одоо яг 30-40 минутын тасралтгүй үргэлжлэх микс хийцэн одоо машинд тийм бид нэр сет бэлддэг. Тэрийгээ бид нэр интернет тавиад залуучуудаас хүргэдэг байгаа. Татаж авахаар одоо линкийг тавьдаг. Тэгээд офис дээрээ сонсч болно, машин дээрээ сонсч болно, гэртээ сонсч болно. Одоо дуусаал дахиж эхлэн гэсэн юм байхгүй. Нэг мөсөн болохоор зэрэг ажиллаа болно те. Бусад өөрийнхөө юмыг чөлөө цагаараа тэрийгээ шууд дижитал шууд хамт байгаа мэт тийм сэтгэлд төрөхөө бидний сет бэлддэг байгаа. Тэрийгээ бид нэр байнга одоо хийх тоолондоо гаргаж ирсэн энэ удаач гаргаж байгаа. Тэр зэрэг манай DJ Чин бол байнга өөрөө юмаа хийж идэг гэсэн үг л дээ ер нь бол. Тэгээд тусдаа манай хүн одоо өөрөө их дараах хүн л дээ. Тэгээд айгүй олон хамтлаг дуучтай хамтарч ажилласан байгаа. Одоо нөгөө нэг амьд хөгжмийн хамтлагч шүү лээ. Тийм бирдгээд аюу мундаг залуучуудаа амьд хөгжмийн одоо Linkin Park шигтэй. Тэгээ дижитал хоссон зөндөө юм ийсэн. Манай том одоо зуны том фестивалууд бол одоо Sunrise те Fresher гэдэг олон мянган залуучууд орж ирдэг те. Энэ болгон дээр бүх юм дээр нь одоо DJ Чин ер нь манай гол төлхөө DJ л те. Бүгднтэй хамтарч ажилладаг, дууг нь хийдэг гэсэн. За баярлалаа. Ингээд үзэгчтэй зориулж DJ Чин бас өөрийнхөө бүтээлээс бас үзүүлэх болно тийм ээ. За гэс би адцнаа тодруулчихъя. За тэгээд DJ Шингийн бас уран бүтээлээр нэвтрүүлэг өндөрлөх болно. За өнөөдрийн асуулт бол Ингэний сүгээр ямар ундаа хийдэг вэ гэсэн асуулт байсан. За ингэний сүгээр хийсэн ундааг юу гэж нэрлэдэг вэ гэсэн асуулт байсан. За энэ бол мэдээж хоормог юм аа. Ингээд зөв хариултыг 99 техник 32 95 гэсэн дугаарын хэрэглэгч бидэнд л өрүүлсэн байна. 99 техник 32 95. Ингээ үзэгч танд бас баяр хүргэе. 7 цаг 13 минутанд зөв хариултыг хоормог гэж ирүүлжээ. Ингээ та ялгч байгаа шагналыг өнөөдөр 12 цагаас синий телевизээр хурж ирээд аваарай гэж хэлээ. Дахин баяр хүргэе. За ингээд үзэгчтэй зориулаад энэ сайхан өглөөд зориулаад бас тоглооч. Одоо тоглож байгаа сет нь танаа синий дээр тоглож байсан сет л та. За.
Спикер зарлаадаг л байх шиг байна. Бассан байна те. За энд бас техникийн жоо асуудал гарсан байна. Шууд нэвтрүүлэг гэдгийг бас ойлгоорой. Шууд нэвтрүүлэг дээр бас хай нэг юм болдъё. За тэгэхээр Дака нөгөө нэг та нараас одоо энэ өнөөдөр оройны одоо тоглолтоос гадна одоо партиас гадна өөр ямар зүйлүүдийг төлөвлөсөн байна? Одоо шинэ жил болох ч шүү дээ. Бид нар ер нь яг тэмдэглэлт арга хэмжээнд дээр ер нь томоохон шоунуудыг зоодог байгаа. Бид нар Ailot Function House маань өөрөө юм том зал байгаа. Тэгэхээр зэрэг тэнд бол бид нар одоо 1000 хүний супер шинэ жилийн парийг 12 сарын 31-нд тэгэхээр зэрэг залуучууд одоо 12 сарын 31-нд хурж ирээд хамтдаа оноо тоолоод ер нь бол энэ тэнд хүмүүсүүд оноо гаргачаад тэгээ шууд бас ирдэг л дээ. Тийм бас тэгдэг болсон байлээ тий. Ер нь бол яг нөгөө DJ парийн чинь онцлог нь ерөөсөө л тэр. Тэгэл 12-оос хойш тэгэл пиг ирдэ шүү дээ. Уусаа тэгэл тийм амар сэтгэл хөдлөчөөд унт нь ихээр амар хайран байгаа байхгүй. Тий. Ер нь тэгэхээр одоо энэ сүүлийн үед шинэ жилээ тэг тэмдэглэдэг болцсон байна лээ. Тэгээ бас их гоё юм шиг байлаа. Би үзтгийж үзээгүй л те. Чи гэр амтай хүн шүү дээ. Гэртэл байж байдаг. Тий. Удаасаа мэдээж гэр бүлтэй хүмүүсүүд бол мэдээж гэрээсээ гарах дургу. Яг нөгөө залуучууд маань өөрөө аав ээж нь тэмдэглэж чинь яг нэг 12 цагаас хойш нэг аюугаа догтлцсан байдаг те. Тэгээд унтах гэхээр унтчихдаггүй. Уулаасаа яаж унтах вэ? Тэгэл цаашаага тэгээ шампасыг мэдээж бодолцсон байна. Жоо хаалтсан байна. Тэгээд бүжиглэх дуртай. Улаасаа бид нэр бас маш гоё тийм орчингийн бүрдүүлж өгдөг. Шинэ жилийн одоо маш гоё декорэшн хийдэг. За манай DJ чинь бэлэн болсон юм шиг байна. Болсон уу тий? За ингээд дишээ чин бэлэн болжээ. Ингээд үгээр нэвтрүүлгээ өндөрлж байгаа шүү үзэгчтэй. Ингээд та бүхэн амралтынхаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Монгол дуу мууг одоо ингэдэг болсон байхгүй. Манай DJ Чингийн нэг давуу тал нь гэх юм бол одоо Монгол дуунуудыг айгүй их одоо клаб тавьдаг болсон. Энэ маань өөрөө маш олон хүмүүс дуртай байгаа. Энэ бол одоо айгүй сонирн байгаа шүү. Тэ одоо энэ дээр чи бүжиглэн шүү дээ. Монгол бүжиглэн. Улаасаа эн чинь зөндөө олон гоё дуунуудаар явуулж байгаа дунд нь шигтгэж өгдөг байхгүй. Одоо ер нь бид нар бол Монгол гоё дуунуудыг микслээд одоо ийм клаб зориулсан болгоо одоо энэ чинь өөрчилсөн байгаа. Ингээ ер нь явдаг. Манай DJ чин, манай DJ нэр бүгд ийм дуу продюсерлэг хүмүүс байгаа. Давхар хэлэхэд нөгөө шинэ жилийн одоо байгууллагууд айгүй шинэ жилээ хийдэн шүү дээ. Тийм бол манай DJ Чин авч явуулна. Одоо ийм гоё дуунуудтай одоо ямар ч хүнд хамт олон маш тохирсон тийм юутай байсан. Байлгүй яхаа. Тийм бид нар бүх юмдаа одоо бэлдээд бэлэн болсон байгаа гэсэн. Компаниуд одоо янз бүрийн хүмүүстэй байдаг да хөгшин залуу те. Тэгэх юм бол тэр хүнд нь тааруулаад гоё иймэрхүү юмнууд бүгдэнд нь DJ-гээр одоо оруулж ирсэн.
чиндээ болон Дакада бас ажлын өнөр амжилтыг хүсье. Өдөршөө та бүхэн амралтын өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Даваа гарагтай иргэн олцгоо баяртай.